Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан эрүүл мэнд нийгмийн хамгаалал, санхүүгийн мэдлэг олгох цогц үйлчилгээний өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс наачлан зохион байгууллаа. Харааны бэрхшээлтэй 28 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, элэгний ВЦ вирус, сахар, түрүү булчирхай, хеликобактер зэрэг 5 төрлийн шинжилгээ онцлогоонд хамруулсан байна. Дэлхийн цагаан таягтны өдрийг тохиолдуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүүний сэргээн зах төвтэй хамтраад үзлэг хийж байна. Одоогийн байдлаар 20 гаруй хүн үзэж байна. За үзүүлж байгаа үйлчлүүлэгч нарын маань дийлэнх нь тэтгэврт гарсан болон хөдөлмөрийн чадвар алдалтай иргэд үзүүлж байна. Зарим цөөн тооны иргэд маань урьдчилан сэргийлэх журмаар нүдний үзлэгт хамрагдаж байна. За дийлэнх нь манай орны хувьд болохоор нүд хураашилтай буюу нүдний арга нь торно хорсно гэсэн зоригтой хүмүүст л үзүүлж байна да. Төвийнхээ хамт олонд баярлалаа. Тэр болгоо тэгэл эмнэлэг яваад үзүүлээд чадахгүй юм үү. Эмнэлэг нэг холдсон болохоор ч тэгэл ийм зохион байгуулаад маш их баяртай байна. Энэхүү өдөрлөг нь харааны бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд бие даасан байдал, нийгмийн оролцоог дэмжих, төрийн болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал үйл явдал болсон юм а. Байнга асархаа шаардлагатай ер нь гөрөвт байдаг хүмүүсийг хараг үждэг хүмүүс хамруулж байгаа. За тэгээ энэ болохоор дандаа нэг гэрээр ирэхэд байнга хоцрогдсон хүмүүс байгаа байдаг. Эднэрийн болохоор бүр гэрээр нь очиод авчирж ирээд үзлэх онцлогоод хамруулж байгаа нь ирэхэд даваа тал болж байгаа нэгдүгээр. За хоёрдугаар болохоор өргөрлөлийн төвийн зүгээс болохоор сахар, хеликобактер, ВЦ гэх мэт ирэхэд шинжилгээнүүдийг авж байгаа. Энэ болохоор өмнө илрээгүй өвчнүүдийг илрүүлэх зорилготой ингээд ажиллаж байна. Манай Аранга аймагт бол ойролцоогоо 400 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд сүүлийн судалгаагаар бол нэг хүүхдүүдийн тоо нэлээд ойрших шинжтэй байна гэдэг. Түүн дээр анхаарал хандуул Төв Монголын үндэсний хараа үүстэй холбоо болон бусад хүүхэд хөгжил гэр бүлийн газар эднэстэй хамт нэг судалгаа авах гэсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулаад ярилцаад ингээд явж байна. Өдөрлөгийг нэгдсэн эмнэлгийн нүдний эмч ар мөнгөчин өрхийн эрүүл мэндийн төв болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Архангай салбартай хамтран зохион байгууллаа. Мөн Монгол банкны Архангай дахь салбараас мөнгөн тэмдэгт таних дадлах сургалт, нийгмийн даатгалын хэлтсээс сайн дурын даатгал дахь хамрагдах боломжийн талаарх мэдээлэл, Эрдэнэ улган сумын засаг даргын тамгын газрын мэдээлэл, харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдж буй асуудал, санал хүсэлтийг сонсож шийдвэр гаргах түвшинд уламжлахаар болжээ. Архангай аймгийн хэмжээнд 3308 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 460 гаруй нь харааны бэрхшээлтэй байна.